Бацхан өрхөн үзэгчтэй хуучин оноо үдэж шинэ оноо өгтөн авч байгаа энэ торгон цаг мөчтөөр Зүгэцгийн минер дамжуулан үзэгч та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За 2019 он үзэгч та бүхний маань хувьд аз жаргал баяр хөөр инээд хөөрөөр дүүрэн он жил болж өнгөрч байгаа гэдэгт итгэлтэй байна. За яг он салгидах энэ мөчөд бас эрхэм үзэгч та бүхнийг нэгэн эрхэм хүнтэй бас уулзуулахад бид бэлэн болсон байна. За Монгол Улсын гавьяац жүжигчин Чингис хаан одонд дуучин Ариун Баатар сайн байна уу? Сайн байна уу? За сайхан үлдэж гин үү? Сайхан үлдчихвэз байна уу? Тэгээ одоо бас яг энэ он солигдох торгон мөчөд Зүгэцгийн сайтынхаа одоо хамт олноор одоо дамжуулж ард түмэнд амжилтыг хүргэх болсондоо миний маш баяртай байна. Зүгэцгийн минээс халбагдж гин гэдэг анх санал тавихад бас юу гэж утсан. Бид нар одоо ингэж ажиллаар залгадаг байхгүй Зүгэцгийн сайтаас ярьж байна гэхээр заавал сонирхож дахиж ямар сайтаа гэж асуудаг. Тэгэхээр таны хувьд бас ямар одоо сэтгэл бууж яваа. Тий надад анх бас тэгээд би тэгж үл асуугаагүй. Зүгээр шууд л ойлгосон. Гой санагдсан нөгөө зав чөлөө болохгүй ингээл яваал одоо бас мэдээж одоо телевиз, радио тэгэл одоо сонин сайтын одоо сууд ярьслах хийгээд тэгээд тухайн үед нь яг ингээд завгүй таарад ингээд явж явжгаад ингээд зав таарсан үе мань байсан. Тэгээд одоо бас энэ одоо сайхан сайтынхаа хамт олонны одоо бас энэ юг далимдуулж одоо өөрийнхөө мэдлэг хүргэе гэсэн юм айгуугаа боломж гарсан шүү дээ. Би шууд л окей гэсэн. За их орондоо ирээд хэр удаж байгаа вэ? Их орондоо ирсэн сэтгэл нь. За би ч одоо ирж очиод байна да. Тэгээ тэнд одоо сүрсэх гэж Орос улбаны улсын Санкт-Петербург хотод сүрсэх гэж үндсэндээ нэг жилийн өр үзэж байна. Тэгэл одоо ажлын виз, за тэгэл одоо найз цаашаа явах, за нөгөө гэрээ контрактны асуудал, тэгээ нөгөө Орос улбаны улсын хуулийн захирагдаж хуулийн этгээд болж байгаа учраас бас их нарийн асуудал байд юм байна. За ерөнхийдөө одооноос эхэлж л ингээд нэг юм тогтж जैन да хойноо. Тий. Тэгээд сая ирээд нэг 17 8 он ч үү. Их орны салхи ямар вэ? Сайх штэ. Ангийн л одоо санаж яадаг. Тий. Одоо ганц л одоо өнгөрдөг гэх юм уу. Хүн ер нь тэгээд алс газар харин нутагт амьдрна гэдэг бол буцах их оронтой залуух хижээ автаа байх л хамгийн том баян эрхэм гэж би бас өөртөө бодож бас явдгийн хувьд бол маш сайхан санагдсан. За 2019 он маань ингээд улирч байна. Тэгэхээр таны хувьд одоо уран бүтээлийн хувьд за хувийн амьдралд нь бас маш сайхан өрнүүн жил болж өнгөрсөн болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ он салгидах гэж байгаа учраас бас улирч байгаа оноо дүгнээд ярил та таны хувьд 2019 он ямар болж өнгөрвөө? За 2019 он бол үнэхээр одоо бас миний хувьд бол би бодсон. Би бол яг хуу шинэ жил болгоныг одоо бас сүүлийн үед бол нэг Facebook-ийн постоор одоо ингээд нэг хийж бичсэн шүү дээ. Одоо 2018 он болоод 19 онд ийм хийж бүтээнэ. Өстой чадсан шүү гэдэг өөрийгөө нэг тийм тэгээд нөгөө сошиалд одоо жишээ нь зарлан тунхаглаж шүү дээ. Тэгснэрийг хүн нэг ирчимжлэг байх нь гэж ойлгождаг. Тэгээд минийх бол ямар ч гэсэн нэг 80-90% таа шүү. Яг хийж төлөвлөе бүх юм хийгсэн юмны 80 бүр түүнээс ч илүү бас хийсэн болоо гэж бодож байгаа. Энэ юу вэ гэхээр одоо бас өөрийнхөө 19 он төлөвлөсөн за одоо түрүүнд ярьсан те бас шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Орос улбаны улсад одоо бас амьдарч байгаа. За энэ бол дэлхийн одоо бас нэртэй театрын одоо урилгаар за ингээд миний амьдралд хийж байгаа бас энэ том алхмуудын нэг гэж би бол бодож байгаа. Энэ бол 19 онд маань багтсан байна. За дээрээс нь уран бүтээлүүд, за миний одоо хувийн одоо тоглолтууд, шин дөөрүүд, бас том театрууд дуусан дөөрүүд гэдэг ингээд ер нь бол өрнүүн том эхлэл 19 он байлаа. Тэгэхээр бол би бол 20 онд бол одоо бас л ахаал хүн нөгөө нэг заавал нэг тийм сайныг ярьж ээж гэдэг юм уу эсвэл бичиж тэмдэглэжээ гэдэг тэгвэл биелнэ гэдэг шүү дээ тий. Би тэрэнд бол бас итгэдэг тий. Тийм учраас бас 20 оноо илүү өрнүүн, илүү бүр өргөн одоо тийм ажлуудыг төлөвлөнө гэсэн одоо ийм юутай байгаа. Төлөвлөгөөтэй байна. Санкт-Петербург хотын Мариинский театрын энэ бас одоо том айлын нэг гэр бүлийн гишүүн болон бас тэнд амьдарч байгаа. Тэгэхээр тэр Санкт-Петербург дэх амьдралын талаар бас сонирхъя. Санкт бол ер нь одоо
нэх өндөр том барилгагүй. За хүмүүс нь бас бусад Оросын албаны улсын одоо иргэдтэй харьцуулбал ер нь их найрсаг хүмүүс байдаг шүү дээ, тий. Одоо Санкт-Петербург хот чинь үндсэндээ нэг 5 давхраас дээшээ барилга баригдах хуулиараа хориотой. За захаар нь бол мэдээж одоо өндөр шилэн барилгууд бол байна. Яг даунтаун төв хэсэг рүү бол тийм юу бол байхгүй. Тэгээд 2 дугаар Питер хааны зарилгаар тэгэж одоо сүмийн нэг оройгоос дээшээ одоо барилга барьж болохгүй гэсэн юутай. Тэгээд тийм байдаг. Тэгээд ер нь бол дэлхийн үнэт өв гэж явдаг л да Санкт-Петербург бүхэлдээ хот нь. За тэр дунд бол Мариинский театр бол одоо 238 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За алдарт одоо хөгжмийн зохиолчид Чайковскигоос эхлүүлээд бүгд одоо энд ажиллаж амьдарч байсан гэж болохоор их тийм гоё санагддаг. Тэгээд тэр агуу түүхтэй сайхан театрт одоо бас дүүрийн гослооч хийгээд за тэгээд жинхэнэ урлагийн хотод одоо жишээ нь Санкт-Петербург хотын нэг байшин хоорондоо адилгүй байдаг байхгүй юу? Хооронд адилхан байшин нэгч байхгүй. Тэгээ ерөөсөө дэлхийн 7 гэлүү 8 том архитектур том улсууд ирж л одоо анх барьж байгуулсан гэсэн. Тэгээд тэр болгонд одоо биширч урлагаар амьсгалж байт юм да. Үнэхээр одоо нэг тийм орчин бүх юм нэг тийм цаанаасаа таатай их сайхан байдаг. За мэдээж одоо Москва гэх том хот байна. За ингээл одоо Краснодар гэх том хотууд байна. Санкт бол өөрөө урлагийн гэдэг утгаараа хүмүүс нь маш тайван. За маш их найрсаг гэж яддаг юм л. Маш найрсаг. Ер нь бол нэг үгээр хэлэхэд бол бас их тийм амьдарч болохоор тийм гоё нэг тийм одоо сонгодог урлагт зориулсан гэх юм уу тийм гоё орчин л доо гоё байгаа. Хотоороо бахархах. За ингээд тэнд байгаагаараа дээрэс нь манай театр чинь 3200-аад ажилчнтай. Тэр ажилчны ганц Монгол нь бий. За ингээд тэр дотроо бас монгол хүний одоо бас нэр хүн Монгол одоо гэж одоо энэ ер нь юу вэ те? Сая л жишээ нь одоо Монгол Улсын ерөнхий сайд Ухнагийн хөрөлсөх гоо очиж одоо бас манай театраар зочилж за би бас ухтаж авч манай театрын захирлууд ухтаж авч театраа танилцуулж ингээл байлаа. Тэгээд үнэхээр бас Монгол төр Монгол одоо би тэнд ажиллаж байна тийм үү? Бас их тийм догдолт юм байлээ. Мэдээж одоо сошиал юугаар бол олон талаас ярьж байгаа л да. Одоо гээл одоо улс төржил мөржил тэр бол надад огт одоо сонирн биш. Монгол төр гэдэг тийм Монгол төрийн ерөнхий сайд нь хэн байхаас шалтгаалж одоо бас нэг тийм зориод ирсэн юм шиг тийм би бас юун дээр битсэлтэй сошиал дээр айгуу тийм гоё сэтгэл төрд юм байлаа. Тэгээ нэг тийм одоо алс газар сурж байгаа хүү дээрээ нэг аав нь зориод ирээд ингээд за чинь миний хүү шүү гэж хэлж байгаа ч юм шиг те нэг тийм өнгөрмөр ч юм шиг тийм гоё сэтгэл төрсөн. Гэт ер нь бол 19 онд шүү те энэ онд гоё юм их тохиолдож байна. Тэгээд энэ айгуу миний бас зорьсон зорилгын эхлэл шатны одоо амьдралдаа хийж байгаа том алхмуудын маань нэг учраас бас цаашлаад миний хаа очих газрын заавал дамжиж өнгөрөх юм уу эсвэл бол тэндээсээ тийм үү мөрөөдрөгөө хүрэх тийм шат учраас би бас их тийм юу байгаа. Одоо нэг тийм нэг амьдралдаа шат агсан болов гэж айгүйх тийм амгалан тийм гоё байгаа шүү дээ. Тэгэхээр алс хол оронд амьдарч байгаа. Тэгэхээр харь орон за усыг нь овол ясыг нь даг гэдэг дөрөв мүүлчилж байгаа болов гэж бодож чинь. За Аранбаатар Гавьяати маань одоо дуулахыг Орсын албаны улсын тэргүүн за уран бүтээлчид дуучид гээд одоо бахархаж хүндэлж сонсч ирсэн. Fortunatissimo, fortunatissimo per verità. La 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 la. La vertona non mancherà. Solo il factotum della città. Solo il factotum della città, della città, della città. Тэгэхээр Санкт-Петербургийн Мариинский театрт ер нь хэр удаан хугацаатаагаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? За одоо ер нь бол би нэг ерөнхийдөө бол одоо ингээл бодох чинь олон улсын одоо зах зээл олон улсын давтсанд ингээд гарч байгаа энэ үсэд энэ том театрын солист болоод ингэж байгаа. Энэ тэгэхээр миний нөгөө нэг унган гэж хэлж болохоор л доо. За хуучин бол одоо
цагдаагийн сүлжчүүлэг, за эндээ бол за тэгээд Улаанбаатар хотын Дөөрөж эрдэмийн театр гэдэг газрууд ажиллаж исэн. Одоо энэ бол нөгөө нэг яг олон улсын гэж хэлэх юм бол одоо ийм том театр, миний унган театр болж байгаа. Тийм учраас би театртайгаа бас насаараа холбоотой ажиллах болов гэж санаж байгаа. Яг тэгэхээр тэгч одоо тийм юутай надад нэг мэдрэгдэж байгаа мэдрэмж нь болохоор тийм барилдахтай юм шиг санагддаг шүү дээ, тэ. Ямар ч гэсэн яг тэдэн жил гэж одоо хэлэхэд бол эрт байна. Ямар ч сан тэндээсээ одоо бас дэлхийд том одоо сайхан тооцогдох театруудаар дуулж санкт төрүүргээсээ л одоо явхал би сонирхолтой байгаа л да. Одоо тэндээсээ л ийш тийшээ яваад ингээд. За Орос хэлний хувьд юу н ямар төвшөнд вэ? За яг хөө тэгэл нөгөө хоёр хөл хоёр гараа оролцуулаад нэг юм тэгэл болов. Гэтэ мэдээж Орос хэл бол хүнд юм байна. Гэтэ бас гой сонсол. Үгүй гоё штэ. Орос хэлээр ярьж байгаа хүнийг сонсохоор бүр ингэж. Би ч нөгөө Брэдийн театрт бас 3-4 жил байчлаа штэ. Тэгээ ингээ байгаад тэгээд би нөгөө Брэдүүд гэсэн чинь манай Брэд дуучид манай багш энтер Заримбаатарыг Орос хэл сургана гээл. Тэгсэн. Тэгээ явц тундаа би тэднийг монгол хэл сургачдаг байхгүй. Тэгээ яг хөө бас яг ингээд Орос хүний ярьж байгааг ойлгоод ингээд сурсал та. Одоо бол бас нэг хэмжээнд бас гайгүй. Ямар ч сан ажил төрлөө явуулаад за бичиг баримтаа хөөцөлтөөд энэ тэнд очиж хүн амьтантай уулзаад ойлголцсон яваадаг бодоход бас гайгүй юм шиг байгаа даа шүү. Түрүүн бас ярьсан сошиалд ер нь их идэвхтэй байдаг юм шиг байна тийм ээ. Сошиалд би айгүй тийм эерэг байхыг хүсдэг. Ямар нэгэн одоо хар нэрэг юм уу эсвэл одоо заавал одоо ингээл бие бинийгээ доромжилсан, бие бинийгээ доош дээш нь хийсэн байт юм уу. За үзээгүй нотлогдоогүй зүйлийг одоо бас ингэж бэлэнчилж гаргаж ирж тавих ч юм уу, хүн гүтгэх ч юм уу янз бүрийн байдлаар одоо бас тийм юмнаас зайлсхийдэг. Тийм учраас сошиалыг бас эергээр за өөрийнхөө хэмжээнд монгол хүний одоо бас чадамж, монгол хүн монголчууд бидэн чинь ингээл ингүүл юм шүү дээ. Ингүүл бас чадчихээн шүү дээ. Бид нар чинь ийм шүү дээ гэдэг тийм жоохон нэг тийм юугаар хөтөлдөг штэ. Тийм одоо юу гэдгийг. Сошиал бол миний үндсэндээ одоо юу гэсэн үг. Зөв мэдээллийн зөв одоо тийм юу орчин байгаасаа гэж хүсдэг аахгүй миний өөрөө тийм. Одоо сошиалд чинь ямар ч үед бол магтуулж болж юм. За муугаарч бас хэлж болж шүү дээ. Ерөөсөө тийм л болсон тийм. Ер нь таны одоо тухай бичигдсэн ч гэдэг юм уу, энэ комент ч гэдэг юм уу, энэ юу н зүйлүүд дээр хэр ач холбогдол өгдөг вэ? За авахыг авна да. Авахгүй л болохгүй шүү дээ. Бас ингээд нэг анзаарах хэрэгтэй. Хэрвээ би тийм байвал яах вэ те? Хэрвээ одоо миний талаар үргэлжил сайн сайхныг яриад байвал бас нэг утгагүй. Тэгэхээр бас зарим нэг комментигаар за бас над ийм байгаа лөө байхгүй л гэж анзаардаг. Анзаарах ч ёстой байх гэж бодож байгаа. Тэрнээс биш одоо урлагийн хүн тэр дундаа одоо юу гэдгийг заавал ингээл магтуулаа сайшаагаад явах бол бид нар бас цөөхөлөө бид нарт бас үнэн үг хэрэгтэй те? Бид нарт бас нэг за чи нэг ийм байш шүү, би ингэж авч явж шүү, за ингэх ёстой шүү гэдэг нэг тийм үг би харж авдаг. Тийм өөртөө тусгаж авна. За мэдээж одоо илт доромжилсан юм уу, янз бүрийн юмнууд бол байга харагддаг юм. Тэгтээ бол яг хөө одоо тэгэл одоо нийгмийн нэг тийм юу вэ штэ. Байга байдал гэж хэлж болохгүй хаа зүгээр одоо нэг тийм бие бинийгээ шүмжлэх дон гэх юм уу, эсвэл одоо гэр бүлтэй аз жаргалгүй байдаг. Эсвэл ганцаардл байдаг тийм үү? Би зүгээр тэр улсуудыг өрөвддөг байхгүй тий. Бас нэг тэхгүй өнөөдөр яг одоо нийгэмдээ эслэх байр суурь, за өнөөдөр залуучууд бид нар хичнээн бас урамтайгаа ажиллаж байна. Энэ бид нар бол тэгж одоо коммент хийх зав чалга байна. Тийм одоо соёлч одоо биднэрт орчин үеийн залуучуудад бол тийм ухамсар юу бол алга байна шүү дээ. Тийм учраас ихэнх нэг тиймэрхүү уур амьсгалаар гарч ирж байна. Тэгээд төр засгийн шийдвэр ч гэсэн сошиалар шийдэгдээд байгаа би бас ерөөсөй ойлгодгүй шүү дээ. Тэгээд нөө сошиалар асуусан юм шиг тэгээд тим шийдлэг нь тэгээд дараа 7 хоногт нь боллоо инглээ гин гээл те. Тэгээ нөгөөдөл нь бүр ингээд бидний үг хүрээтэй нэгэл ингээд бүр ингэсэн те. Сошиалыг бол айгүй тийм одоо тэгээд иймх замбрааг бол болчлоо шүү дээ. Хинч одоо ингээд гарн дээрээ л ертөнцийг хатгацал явж байгаа шүү дээ. Ингээд за юу болж ийн хийж. Энэ дээр одоо бас нэг жоохон яг одоо энэ болж үтэх гээд байгаа монголчууд маань одоо бас болж үтэхгүй юм зөндөө байна. Гэхдээ болж үтээд байгаа нь хараа илүү л байгаа байлгүй дээ. Энд ч одоо бид нар чи бас нэг тийм учраас болж үтэж байгаагаа жоохон тийм нийгэм зуртчилж бие бинийгээ хүндэлж хамгийн гол нь хүндлэх. Тэгээ ингээд албаар нэг хэдэн хүн орж ирээд хоорондоо самраад байгаа юм шиг л юм болчиход байгаа шүү дээ тий. Тиймэрхүү сэтгэл байдаг да сошиал.
За өнөөдөр 12 дугаар сарын 31 өдөр хүн болгон одоо хайртай хүмүүс рүүгээ догтлон яарж байгаа, хүн болгоны нүүрэнд инээмсэл тодорж байгаа ийм баярын өдөр шүү дээ. Тэгэхээр танай гэр бүлийн хувьд энэ шинэ жилийн баярыг яаж тэмдэглэх гэж байна вэ? За энэ шинэ жилийн баяраар би чи сая ирээд нэг хэд хоноод тэг ганц нэг газар дуулаад тэг яг ерөнхийдөө амраал ялаа л да 11 сард бас 10-11 сард надад бас нэлээдгүй ачаалттай байгаад тэг сая хэд хоног бас жүжиггүй дөөргөө гингүүт наашаага яваад бас нэг хэд хоног чигээд ингээд амраа байж байна. За энд одоо бас шинжил тохиолдоо. За тэгээд ингээд би ер нь бол аав ээжтэй гэр бүлэрээ л он гаргадаг л та. Шинэ оны баярын ширийг засах гад гэрийн эзэгтэйнэр одоо бүгдээрээ л хүнсээ цуглуулад хаал зуушаа бэлдээлгүүдэг шүү дээ. Энэ ажилд ер нь гэргээдээ хэрэг тусалж оролцдог бай. За ер нь бол яг хөө тэгэл бид нар ч нөө гэр бүлэрээ ээж аавтайгаа цугтаа ингээд байдаг учраас бүгд л оролцоод явчихна. Тэгээд шинэ жилийн баяр чинь нөгөөтэйгөр бол гэр бүлийн баяр. Манайхан л одоо их өргөн дэлгэр тэмдэглэдэг юм шиг байна шүү дээ. Тэр одоо найзууд тэр ингээд маш олон те. Бүр сүултээ ядаргаанд орж унмаар те. Ингэж тэмдэглэж чинь. Тэгээд ер нь бол шинэ жилийг айгүй тийм цомхон гэр бүлэрээ тэгээд шинэ оноо өгтөж байхдаа гэр бүлэрээ байна. Тийм элэг бүтэн байна ч гэдэг юм уу. Тэр талаасаа бодоод ингээд гоё ширээгээдсаа бүгд оролцоод бүгд ингээд инээж өгрөөд явал айгүй гоё байдаг л та. Тэр орчныг бүрдүүлэхийн тулд одоо бас биднээс хүчээд. За өнөөдөр 12 дугаар сарын 31-ний шинэ жилийн баярын өдөр шүлж байгаа нэвтрүүлэг манай үзэгч та бүхэнд Шангрила молын 3 давхарт байрлах Агарта ресторанаас хүрч байгаа. Тэгэхээр шинэ жилийн уур амьсгал орчихсан энэ цаг мөчид бас Монгол Улсын гавьяац жүжигчин за Чингис хаан одонд дуучин Аранбаатартай бид ярилцж байгаа юм аа. Тэгэхээр үргэлжлүүлээд бас яриагаа бас 2020 оны таны зорилтын талаар ярих гэж бодож уран бүтээлтэй төлөвлөсөн маш олон зүйл байгаа болоо гэж бодож байна. Түрүүн бас таны ярьсанчлан одоо бичиж тэмдэглээд за 20 онд ингэндээ 18 онд бичиж байхдаа 19 онд ийм хийндэ гэж бичижсэн зүйл нь 80-90% биелчихсэн гэсэн шүү дээ тий. За 20 онд бол одоо бас маш олон төлөвлөгөө байна. Тэгээ бүгдийг тэмдэглэнэ. Тэгээ ямар ч гэсэн маш их завгүй өнгөрөөй. Дээрээс нас хувь хүнийхээ боловсрол хэлний боловсрол дээр бас илүү төлхөө анхаарай. Одоо бас герман хэл, англи хэл, орос хэл, итали хэл гэдэг судлах хэлүүд маш их байгаа учраас хизээ надад хэн хаар давцраа суулгана гэж хэлэх үүтэй. Ямар ч гэсэн одоо 1 сарын 1-ээс эхлүүлээд өөртөө маш том зорилт тавиад одоо бас хэлний боловсролтой маш их анхаарай. Дээрээс нь бас олон улсын карьерийн тал руугаа бас явна. За тухайн бүрт нь одоо бас сошиал мэдээлэл нь тухайн бүрт нь явах учраас бас тав хүн харах бах. Ямар ч гэсэн 20 он бол миний одоо бас дэлхийд тодорхой том шат багсан, дахиад нэг шат багсан ийм юу байх болно. Хон байх болно. Энийг бол баттай хэлнэ. Тэгээд дээрэс нь бол 1 сарын одоо 3-нд би Мариинский театрт Кармен дөөртэй би Санкт Петербург руу 2 нисээд 3-нд одоо бас Мариинский театрт Кармен дөөртэй. За гэх мэтлэн ажлыг ингэж бас нэг тийм манад бол 3-ны өдөр чинь нэг тийм наалгар тэгээ нэг юм байдаг шүү дээ тий. Тэгэхэд бол тэнд бол Аранбаатарын үндсэн ажил эхэлсэн явж байгаа нь. Энэ ч утгаараа одоо бас нэг 20 оны хин дээрээ бас дөөрийн урлаг бас тэр дундаа Кармен дөөрт одоо бас ингээд гол дүр бүтээгээд дуулаад яг энэ оны хин дээр байна гэдэг бол би бас их тийм монгол хүн чинь бэлгшээдэг шүү дээ. Тийм учраас маш их тийм өрнүүн том гоё зүйлүүд их тохиолдох байхаа. 20 он одоо бас миний бидний бас те монголчуудын юм нэв нэгдлийн за их тийм эерэг одоо сайхан зүйлүүдийг авчирсан жил байх одоо байх хаа гэж одоо бас өөр ирэхгүй бодогдож байгаа. Шинэ он гарч байгаа учраас хүн болгон одоо шинэ хуудас нээдэг шүү дээ. Тэгэхээр 2020 он бол хүн болгоны хувьд бас гайхалтай он жил болох болоо гэж бодож байна. За дараагийн одоо миний асуулт бол хүн болгонд одоо амьдралдаа мөрддөг жанжин шугам гэж байдаг шүү дээ. Одоо би ийм л зүйлийг би ийм л хүн байхыг хүсдэг гэсэн зүйл байдаг. Тэгэхээр таны хувьд яг 3 зүйлийг нэрлэвэл та ямар 3 зүйлийг нэрлэх вэ? За хүн одоо намайг юу яа те найзуудтайгаа юм уу олон жил уулзаагүй бас хүмүүстэй уулзахаар
хөөгчөөс яг хэвээрээ биш гэдэг байхгүй. Тэ. Энэ бас нэг өгж байгаа нэг үнэлгээ юм болоо гэж боддоо шүү дээ. Хүн одоо юу гэдгийг амжилттай байна уу? Тэр одоо ямар байна те? Тэрнээс үл хамаарч өөрийнхөө ингэж одоо бас байна гэдэг бол бас ээж аавын одоо зөв одоо хүмүүжил төлөвшил ч юм уу гэж би боддог. Би өөрийгөө бол тэгээд байгаа юм биш л те. Зөвхөн хүн надад тэгсэн учраас би ярьж байгаа шүү. Тэгэхээр хүн өөрийнхөө байх. Тэр дундаа бас хэн байсан бэ гэдгээ бас эргцүүлж байнга одоо хардаг байх юмсан гэж энэ насандаа нэг боддгийг. Тэ. За. Нөгөөтэйгүр за хэлсэн ярьсандаа байх юмсан гэж их боддог доо. Тэгээд бас л одоо түрүүнтэй тэгж бичиж тэмдэглэнэ гэдэг бол олон хүнд зарлана гэсэн үг шүү дээ. Одоо Facebook, Instagram ч юм уу те олон хүнд зарлана. Амлалт юм байна. Амлалт байхгүй. Тэгээд би тэгж хэлсэн шүү гэдэг нэг тийм хүнчнийг тийм байдаг шүү дээ. За би станараа хаста ахид ихгүй гэж хэлсэн бол тэхгүй юмсан гэж бодож. За энэ насандаа бас нэг амлалтаасаа нэг хурцчихгүйсэн гэж боддөө шүү. Миний одоо нэг сайн эцэг эхийн нэрийг 3 худалдаж хитэн 7 худалдаж хитэн гэдэг юм нэг юм байдаг шүү дээ. Тэгэхээр би бол одоо яг энэ хороогоос явахын өмнөхөн өдөр те би бас фантастла боддог байхгүй өмнөхөн өдөр магадгүй инээгээд те. За хүүхдүүдтэй хэлэх нь шүү дээ. За аав нь бол амьдрсан шүү. Хэвээ энэ амьдралыг нэг сайхан одоо тий зөв замналаар зөв одоо юугаар авчиулаа гэдэг үгийг л хэлхийсэн гэж би өөр дотроо мөрөөдөж түүний төлөө зүтгэж түүний төлөө өөрийгөө одоо завгүй байлгаж тий ингэж л явж байна да. Мэдээж тэр үгийг хэлнэ гэдэг бол хүн болгон тохиолдод байхгүй бас хувь тавилан байдаг баха гэж бодож байгаа. Хүнд маш хүнд шүү дээ. Юу ч тохиолдоо байл үнэ амьдрал. Бид нар ч одоо залуу улсууд байна. Тэгтэл өнөөдөр яг өөрсдийгөө зөв одоо сурч боловсроход залуу насыг бол маш завгүй өнгөрөөчөд бол за да тэр үгийг хэлэхэд бол одоо бас гайгүй болохоо гэж боддог шүү дээ. За энэ гурван юг л одоо хэлээ да тий. цацагдсан атг шагаа шиг садан ми ад чаргал баяр баясгалан танаас ихтэй шүү од Монголд минь өглөө бэлхээ си шүтээ сүлдээд ухаан төвгөдийн шудрыг сагсан тодос хайртай авдаа эрхэлж голомт залгсан танхид хөөгөө би Монгол хүн За тэгээд хоёул ярианыхаа төгсгөлд 2020 он гарч байгаа 2020 гэсэн энэ таатай энэ цаг мөчтөөр та бүхнийг таныг бас үзэгчд маань зориулаад эрг сайхан уриалга хэлээч гэж хэлж байна. За одоо яг зөвгийн цэгийн сайтыг үзэж суугаа нийт одоо бас Монголын ард түмэн одоо намайг дэмжигч нийт одоо та бүхэндээ 2020 онд хамгийн гол нь эрүүл энх байж за биендээ
одоо хайр, инэрлийг түгээсэн 2020 он та бүхний таны жил, танд амжилт авчирсан, аз жаргал авчирсан, шинэ хүн нэмсэн, бүр тийм нэг тийм айгүй тийм хөвсгөр тийм цагаан цас шиг тийм гоё юм жил болоосоо гэж хүсэж байна. Ягаад гэвэл амжилт ололт юу гэдгийг тэр бол байдаг боловч тийм гэгэн гоё нэг тийм гоё жил гэж одоо бас байгаасаа гэж хүсэж байгаа шүү дээ. Би ч гэсэн өөртөө тэрийг хүсэж байгаа 20 онд. Тэгээд та бүхэндээ тэр бүгдийг хүсье. За баярлалаа. Тэгээд тантай харилцах гайхалтай сайхан мөч байлаа. Тэгэхээр Монгол эх орныхоо нэрийг аль хэдийнэ дэлхийд дуурсгасан танаар Монголын ард түмэн яг энэ цаг мөчөд бас бахархаад сууж байгаа л гэж бодож байна. Тэгээд шинэ жилийн баярын мэндийг хүргэж урлагийн анжил хамархан ивэж авах болтгоо. За ингээд зүгээцгийн мэн сайтынхаа хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. Монголын одоогийн байгаа нийгэм, за ирээдүйд залуучуудын бий болгох одоо нийгэмд та бүхэн л түүчээлж эерэг одоо сайхан мэдээллүүдийг түгээж тийм ээ. Олон сайхан одоо залуучуудад урам зориг өгч өгсөн, олон сайхан улсуудад хайр бэлгээсэн ийм сайхан өргөн хамт олон болоосай гэж одоо бас би хүсэх байна. За маш их баярлалаа. Ерөөлт дашгалтгай. Үзэгч та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэе. Яг энэ цаг мөчөд 12 дугаар сарын 31-нд он солигдох торгон мөчөд Шангрила молын 3 давхар Агарт ресторанаас та бүхэндээ ярилцлага хүргэлээ. 2020 онд аз жаргал эргүүлэнх байж гэрэл гэгээтэй бүхэн та бүхэнд ирэх болтугай шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Баярын мэнд хүргэе.